байцгаана уу? Бурхны гүн Ариутар байна. Энэ монголчуудын солиорол тансаглал дээр дооргүй үнэхээр хэрэг сэтэрлээ. Арай дэнтлээ. Нэр шүү. За дарганараас эхэлж ярий да. Арай чихэн чимэгтэй сонсогдох байлгүй. Манай энэ дарга нарыг ингээл харж байхад учир зүггүй л боржуур солиодох. Учир зүггүй л барууны орноо ингэ дуурайхад. Тийм ээ. Аймаа сүртэй, LRT, BRT юу ч гинөө. Тарамбай, марамбай. Аймаа сүртэл метро, зэтро. Нэг л их л ганган жим гадаадын те өндөр мөнгөтэй хөгжилтэй орныг л дуурайгаж байгаа. Өөрсдөө бас ялгаа байхгүй энэ гадаадын том дарга нарыг дуурайгаад тэдний ундаг том жипнүүдийг унал. Тэ? Тэдний ундаг том жипнүүдийг унах зорилго тавиал. Тэдний өмсдөг том брэндүүдийг өмсөөл. Том тэднэр шиг байшин барьж орол. Солиорл нь бүр тэнгэрт тулчжээ. Тэгээд цалин нь одоо хэдий нэг дээдл нь 10 сая төгрөг сайднаар авд юм шүү. Тэгэл доошо. Санаа тансаглал нь бол хэрэг сэтэрсэн. Тэгээ энэ тансаглалаа гүйцэхэд бол яг нь хулгай. Солиорлоо гүйцэхэд бол хулгай. Тэгээ энэ хулгай хийж байгаа газар яг улс орон сүнэ. За ийм байна нэгдүгээрт. За хоёрдугаарт энэ ард түмний бас солиорцсон. Тансаглал нь хэрэгсдэрсэн. Сошиалор ингээл нэг хийж байдгийг нэг багийн бичлэг тавингууд тэр нэг дуурайгаа л давхична. Бүгд амар том жип унах санаатай. Бүгд л ерөөсөө нэг 200 300 жип мөрөөдсөн. Бас том хаусанд амьдарчих санаатай. Том байранд орчих санаатай. Гадаад дотор зугаалчих санаатай. Нөгөө нэг дарга нарыгаа нөгөө нэг хэдэн хулгайч нарыгаа харж байгаа л тэд нартай хатаархал. Чадахгүй болохоор тэднэрийгээ муу хэлээл. Дотроо бол өөрсдөө бүгд бас тийм мөрөөдөлтэй. Тэгээ манай дарга нар дээр бас мартчих нэг юм хэлхээ мартчих нэг. Учир зүггүй гадаадын орнуудыг дуурайгаал 9 шидийн хөшөө дурсгал жимч ордон мүзээ амар юм мөрөөдөл солиотой барайл. Энэ ард түмэн бас ялгаа байхгүй. Гүнэр үгээгүй гуйлах чи юм байж чи ямар амар тансаг гэр оронтой юм бэ? Ямар амар үнэтэй машин ундаг юм бэ? Явах ёстой хүн пүрүүс авчаад 30 саяар пүрүүс зээлчээ тэгээд тэрэндээ шаналцсан. Тэгэл сошиалар гарч ирсэн Баярбатар мэтийн хүмүүсийг муу хэл. Санаа нь биднэрт бас муу уураа гаргачих санаатай. Бас нэг хэдэн хулгайч нарыгаа муу хэл. Тэгсэн бүтлөө нүрийг харахлаа долоо. Тэгээ манай монголчуудын энэ солиорол тансаглал хэрэглээ. Бүр хэрэг сэтэрлээ нэр тоглоомч. Идэх хоолгүй, өмсөх ховцсгүй байж та нар. Дэлхийн шившиг ядуугийн ядуу улс байж ич. Та нар одоо ямар амар тансаг юм бэ? Тэгээд юу ч хийх дурггүй. За дарга нар бол мэдээж хэрэг юу ч хийж чадахгүй тийм ээ. Ямар ч боловсралгүй хуулж өссөн хулгайч юмнууд дээрээ гаргацсан. Тэд нар бол мэдээж хэрэг юу ч хийхгүй тодорхой. Энэ доор багын нар бас юу ч хийхгүй. Энэ замыг ингэ засаад өгсөнгүү. Чи засч болдгүй юм уу? Энэ манай байрны фасад нураад унчлаа. Энийг засч өгсөнгүү. Энэ өвлжилт хүндэрлээ. Энэ өөртөө хадлан бэлдэж өгсөнгүү. Махны үн нэмэгчлээ. Мах бэлдэж өгсөнгүү. Хүүхдийн мөнгийг нэмсэнгүү. World бэлэг. Амар. Өөртөө юу ч хийхгүй. Тэгээд
Энэ тэр чи юм хийх хүн олдохгүй болохоор чи яах вэ? Гадаадаас ажиллаж аав. Гадаадаас хаанаас авах вэ? Хятадаас ажиллаж аав. Муусаа хужаанаар Монголд дүүрлээ. Гэхдээ үнэн амар нэр. Өө тэгсэнгүү, ингэсэнгүү, энийг чи ингээд эмнэлгийг ч засаад өгсөнгүү, эмнэлэгч барьсангүү. Гүнаа эмнэлгийг чи хин нэгэн хүн барих ёстой байгаа юм. Хин нэгэн хүн засах ёстой байгаа юм. Юу ч хийдгүү тэнгэрт тулсан шуналтай хэрэглээтэй хүмүүсээр дээр дооргүй нийлсэн хүмүүсээр энэ Монголд үрчлээ. За тэгээ Баярбаатар мэтийн ганц нэг хүн ер нь ганц бий л дээ. Энийг нь хэлнэ. Үзий ядна. Өшөнд хонзогно улгаач нар. Энэ дэлхийн бүх улсууд чинь орлого нь урталтаа, зарлага нь хойноо явдаг шүү дээ. Манай монголчуудын бол ерөөсө бүгднгийнх нь зарлага урталтаа. Төрийн зарлага урталтаа. Жил болгон төсвийн мөнгө 2-3 дахин хитрэн. Тэгээд тэрнийгээ гадаадаас зээл тусламж авч улам үрд орно. Энэ ард түмэн бас ижилхэн. Хэрээсээ хитэрсэн үнэтэй машин унана, хувц сунар хэрэглэнэ, хоол унданд орно. Чадахгүй ч аял зугаална, солиорно. Архитаас уун. За зүгээр архитаас бас уухгүй дээ тэр чинь зэндатай бурхан байна. 10,000 төгрөгтэй бол тэр хараа ерөө мөрөөг л уул та. 10,000 төгрөгтэй бол 30,000 архи уун. Даварцсан. Улгаач нар. Нэг 2 км газар алхахчгийн оронд такси барина. Тэгсэн мөртлөө таксины үн өндөр байна. Таксины үн өндөр биш шүү дээ. Манай Монгол дэлхийг бодох юм бол таксины үн хамгийн хямдхан орон. Гадаадд бол такси хамгийн багадаа $2 эхэлж байгаа баг. 6,000-аас эхэлж байгаа баг. Тэгэл цаашаа $5, зарим нь бүр $10. Тэгэнгүүт гадаадтай Монголыг жишлээ гэж солиорно. Чиний над хүсэж байгаа юм чинь шаардаад байгаа юм чинь гадаадын жишгийг шаардаад чи. Тэгвэл бас гадаадын төлбөрийг шаардах нь зөв биз дээ. Яа нэр үнэхээр бүтэхгүй нэр энэ улсад нэр үнэхээр нэрээс та гэрэлтгийг харагдахгүй байна. Тэгээ одоо энэ шинэ очирлог дарга бас нэг бизнесийн салбараас орж ирсэн хүн гарч ирж байгаа шиг байна. Бас энэ орлого нь урталтаа, зарлага нь арталтаа явах ёстой гэдгийг нэг ойлгож байгаа хүн байгаа билгүй дээ. Ээдээ орлого олох юмаа л хийж үзээрэй дээ. Энэ гэр хорооллоор зам тавиад өгчөөч. Туулын хурдны замыг тавилаа гэд одоо Монгол улсад хэдэн төгрөгийн ашиг орж ирэх вэ? Тэрбум $500 сая л өрд орно шүү дээ. 5 их 80 төгрөгийн өрд орно шүү дээ. Энэ гэр хорооллоор зам тавьчих юм бол тэргээр чинь үйлдвэрлэл бүтээн байгуулалт явагдаад тэр зам чинь бол мөнгөө эргээд олоод ирнэ. Гэх мэтчлэн мөнгөө олох юмд л мөнгөө зарцуулаарай л гэж гуй. Одоо энэ нэг хэдэн ордууд илэрсэн байгаа нэг 56 орд гэдээ байх шиг байна. Энийг зүгээр одоо хэрвээ мөнгө төрөг байдаг бол зүгээр энэ 56 ордоо шууд уух. Мөнгө олох юм бол мөнгө хийж үзээрэй гэж гуй. За энэ хэрэгтэй хэрэггүй Дэми Балаа төрийн албан хаагч нарын цалин нэмж өрөөсөө хэрэггүй. Эднэр датага хэмнэ. Мөн үү? Автобус нь цуу. Автобус 1000 төгрөг. 5 шараас офицер ортол машинаар явах юм бол 10,000 төгрөгийн бензин зарцуулах байх. Автобус нь зуучвал 1000 төгрөг зарцуул. Зүг. Одоо тэгэл хэрэгтэй хэрэггүй тийм жимлэг сургууль Дэми Балаа солиотой галзуу одоо төрийн байгууллага цагдаагийн байр маяр одоо юу байдгийг энэ тансаг хэрэглээнүүдийг бүгдийг пял тэр сургуулиудыг битгий зас яадгийн тэгээ гихтчиг сайхан угаагаал орчин үз нэг 2-3 жил угаагаад ороод байхад ямар ч нэг хөлбчихгүй л билүү.
Жил болгон тэрийг засч яадгийг, урсгал засвар хийж яадгийг. Мөн үү? Жил болгон тэр төрийн албан хаагчдын хувц сонрыг шинжилгээг одоо бол яадгийн сэмрээ дургатаад явж л байна. Ямар амартай. Нүцгэл явчих бол бараг биш үү. Одоо Монгол улсад мөнгө олох ганц гарц байна. Тэр бол энэ уул уурхай газар нутгийг ухах. Тэрнлүү мөнгө хий. Тэгээ орлогоо урталтаа гаргаж ир. Зарлагаа харталтаа оруул. Энэ малан бомбонуудыг нэгэнт юм ойлгохгүй малнуудыг банкнд бол ер нь орлогын 70%-аас хэтрүүл зээл өгдгийг болиулмаар байна. Мөн үү? Банк ус дээр бол 40, 60. Ламбардыг бол 50. Хувь хүн хоорондоо зээл өгөхийг хоригломоор байна. Тэгээд хин нэгэндээ зээл өгсөн байх юм бол тэгээд хогчно гэд хайдаг баймаар байна. Тийм ээ? Нэг хүн зээл өгсөн тэгээд шүүхтэр очих юм бол хохинэ гэж хэлдэг баймаар байна. Хувь хүн хоорондоо зээл өгөлцөж авсныг болиулмаар байна. Мөн үү? Тэгжиж энэ малан бомбонуудыг орлого нь урталтаа, зарлага нь хойдолтой болгомоор байна. Хэмжээнээсээ хэтэрсэн тулцсан зээл авцсан. Тэгээд тэр нь яаж ийнү дандаа баас болоо гарцсан. Би өнөөдөр жишээлбэл ингээд 2 өрөө байранд амьдраад болж ил байна. Манайх одоо өнгөрсөн жил гэртээ шинээр тавилга хийлээ. Тэрнээс өмнө тэгээ хуучин юмнуудаараа харгалаад 10 жил яваад болоод ирлээ. Тэрний хүчинд өнөөдөр худлаа хийгээгүй, худлаа ирээгүй явж байгаа гэхэд худлаа хийж худлаа ирж яваагүй гэхэд бас ч гэж хөөрх юм зайлвал хүний зэрэгтэй амьдарч байна. Орлогоо дандаа урталтаа барьж явж байна. Энэ жил яг нэг санамсаргүй нэг 10 сая төгрөг сонгуй ардчилсан намын сонгуульд санамсаргүй зарцууллаа. За аргагүй ихэнд энэ өнөр танараа янзлуулах Солонгос руу нэг бас нэг 10 сая төгрөгөөр явлаа. Санамсаргүй нэг 2 удаа зарлага гаргалаа. Бусдаар ямар ч зарлага гараагүй. Манайх шиг за над мэтийн Баярбаатарын шиг жишгээр энэ айлуудыг амьдруулдаг болгомоор байна. Зүү монголчуудаа хөх бүхснүүдээ. Би бол одоо ингээд анх эхлээд 50000 төгрөгийн тааруулж дэлгүүрээс юм аавн оройд тараад гэж ажлаа тараад гэж анх эхлээд тэгж 50000 тааруулдаг байсан. Тэгээд дэлгүүрт ороод 20 минут 30 минут зогсчиж 50000 төгрөгөөр юм авдаг. Тэгээд тэр дэлгүүрийн худалдагч нар надад аймаар дургу. Дараа нь тэрнийг 100000 болгосон. Тэгээд дараа нь 20000 болгосон. Тэгээ 30000 болгосон. Одоо бол бас нэг амьдрал арай дээшилсэн юм болохоор бас нэг айхтар учир зүггүй. Яг тэдэд багтаа гэсэн юм байхгүй хэрэгтэй юмнуудаа харьдаг боллоо. Тэгтэл бас хэмнэлттэй л үзэж байна. Бодлого бол энэ миний амьдарч исэн газруудын дэлгүүрүүдээ худалдагчнаас асуу. Зогсож 30-40 минут зогсож иж яах вэ? 100000 юм аавна, 20000 юм аавна. Яг тааруулна. Тэгжиж хүний чинь амьдрал өөдөлтгий. Монгол улс ч гэсэн ялгаа байхгүй. Энэ компаниуд бас чанарын ялгаа байхгүй. Энэ компаниудын захирлуудыг хар. Орлого нь гэж шүлс чиг юмнууд байж том жипнүүд аваад унц. Тэгэл ажилчдаа махлал, ажилчдынхаа цалин мөрөөл новшнууд. Энэ монголчуудыг тэр чигээр нэг дэг журманд нь оруулмаар байна. Учир л дарга. Таны энэ Улаанбаатарт хийх ерөөсө ганцхан ажил бол энэ гэр хорооллоор зам тавих. Бусад бүх ямар нэгэн мөнгө төгрөг байх юм бол бүгдийг уул уурхай руу оруул. Мөнгө олдог юм руугаа оруул. Зүү. Тэр алдсан бүрэгдээг нь ашигла. Төрийн мөнгөөр төр улс ашигла. Болж гинөө. За энийг ингээд энэ Монголын тансаглал бол үнэхээр хэрээс хитэрлээ. Арай дэндлээ. Тэгээ одоо энэ сонгогдохын тулд ингээд хатуу үг хэлж чадахгүй. Тийм ээ? Нэг 5 цас тулгаахын тулд энэ урлагийнхэн спортынхны дуурч чаддгүй. Ингэж толгойг нийлж халамжилж элдв хангаа мөнгө тарааж явсараад энэ ард түмэн чинь бүр солиорчиж хашаагач цэвэрлдэг хүн байгаа боллоо.
Хорооноос ирж хашаа цэвэрлэж өгсөнгөө, гудамж цэвэрлж өгсөнгөө. Гүжин гудамжийг яахлаарэ хорооноос цэвэрлээ явж идэх юм бэ? Тэр хороонд амьдарч байгаа хүмүүс бозорлж байгаа юм байгаа шүү дээ. Тэр гудамжинд амьдарч байгаа хүмүүс бозорлж байгаа юм байгаа шүү дээ. Гүр тэр гудамжныхаа өөрсдөө цэвэрлэх ёстой шүү дээ. Одоо энэ бол өөрөөсөө бүр бэлэнчлэх сэтгэлгээ гэрээ сэтгэрлээ. За энэ бичлэгийг ингээ яриад байвал яриад баймаар байна. Facebook руу орхоо болчихдгийг. За ингээд цааш нь шеэрлээ түгээгээд өгөөрэй. Баярлалаа. Баяртай. Малнуудыг диаграмд нь оруулахгүй бол энэ Монгол улс мөхлөө шүү.